Шинжлэх ухаан инженерчлэл бүтээл сэтгэлгээний оргил энэ бол ABU Robocon 2002 оноос эхэлсэн аялал өнөөдөр 25 дахь удаагийн үндэсний аварга шалгаруулахад бэлэн болсон. Аль баг аварга болох вэ? Robocon 2026 оюухан ур чадвар үсэл тэмүүллийн оргил. Энэ жилийн тулаанд Монголын ихтэй сургуулиудын шилдэг оюутнууд хүч сорих гэж байна. Энэ тулаанд шинэ өнгө төрх, шинэ эрч хүч бэлгэлж байгаа мандах их сургуулийн Robocon-ы баг бэлэн болсон. Ингээд тэдний аялалтай хамтдаа танилцъя. Амьдралдаа анх удаа туршиж үзэж байгаа зүйл. Тэгээд ингээд яг өөрийнхөө одоо ингээд сонгосон мэрэгчлэрээ ингээд хүссэн тэмцээндээ ороод тэгээд тэндээ анх удаага оролцоод үнэхээр ингээд шалгарч чадах юм бол үнэхээр гоё мэдрэмж авах. Бараг авч болох хамгийн гоё мэдрэмж авах. Надад бүр амар сонирхолтой санагдсан. Би яг нөө үндэсний телевиз дээр гардаг тийм Robocon-ы тэмцээн амар үздэг гэсэн байхгүй юу? Рафтыг үн хийж үзээгүй болохоор шинэ зүйл туршиж рафт яаж хийдгийг сурч мэдээ гээд тэгтээ бас анхнаасаа ажилласан л та. Өөрөө ингээ гар бие бүтээж байгаа. Миний гараас нэг юм босч ийнэ гэдэг надад амар тийм гой санагддаг юм л. За анх бол энэ тэмцээний дүрмийг харчаад бүү энэ ямар амар хэцүү юм бэ тий. Надад бол яг за энэ дээшээ гардаг рафт хийх ч одоо яаж хийх юм бол мэдгүй зүйлүүд их байсан. Гэтэ яг нөгөө өнгөрсөн жилийн хүүхдүүдийн нөгөө бичлэгийг үзээд рафтуудыг хараад за энэ хүүхдүүд хийцэн байгаа юм сэтгэлээс анх удаа ч гэсэн яг оролдоод үзье гэдэг юм хэд зүрхч шулуудаад тэгээд энэ хэд бол хийхэд хүндрэлтэй байсан ч гэсэн тэгэл нэг өдөр хичээхийг аюу оролдож байгаа маш их туршилтуудыг хийж байгаа. 18 оноос хойш яг энэ одоо механик инженер, захиргааны инженер болон одоо энэ мэргэжлүүдээр бол эсэл аваад ингээд 8 жил одоо ингээд болж байна. Туршлага дээр үндэслээд бид хүн бол энэ одоо Robocon тэмцээнд орох одоо болцоо тавьж үзээд энэ жилээс ингээд одоо баг бүрдүүлээд тэгээ манай одоо оюутнууд баныг бэлдэж байна да. Механикийн чиглэлийн оюутнууд цахилгааны хөтөлбөрөөс тэгээд одоо холбооны мэдээллийн сургуулиас бол бас тэр програм хангамжийн болон мэдээллийн системийн оюутнуудаас бол бас багт орж ирсэн баг. За Монголын үндэсний телевизээс одоо зохион байгуулж байгаа Robocon телевиз очиж үзсэн биднээс. Үзээд энэ бол нэлээд болцоотой байна бид хүнд орох. Тийм учраас цаашдаа бас энд оролцоё гэж бодож байгаа. Тэгээ манай багт бол бас одоо яг салбарын хариуцсан багш нар маань цахилгааны багш тэгээд механикийн багш бас нөгөө код бичих талаас нь ч гэсэн зөвлөгөө өгөхөөр ингээ багш нар бол оюутнуудаа чиглүүлээд ингээ ажиллаа явж байгаа. Манай багт ер нь бол манай 3 дугаар курсын оюутнуудаас ер нь их юм байдаг манай ангиас гэсэн. Тэгээд 4 дугаар курсын нэг оюутан манай багийн ахлагч. Тэгээд 2 дугаар курсээс нэг эрэгтэй хүүхэд байгаа. Тэр болохоор ер нь бол анх бол ер нь ингээд нэг жоохон онол тал дээр ч юм уу зураг тал дээр ер нь хөвчтэй юм хийх байх та. Яг ийм их үедээ туслахгүй байдаг гэсэн чинь ер нь бол овоо яриа тэгээ ингээд тусалж чадсан. Ер нь хөвцөлтэй хүмүүс байдаг дөө. Манай багийнхны хувьд бол 2 дугаар курсээс би ганцаар байгаа. Тэгээ манай дээд яг механик инженерчлэлийн цахилгааны инженерчил гээд 3 дугаар курсын хүүхдүүд 4 дугаар курсын манай ахлагч байгаа. Миний хувьд болохоор хүүхдүүдэд айлуулах, чөлөөтэй байх хичээж байгаа. Нэгдүгээр ингээд бүгдээрээ нэг зүйлээ баригдаад өө та нар энийг ийм хийгээд байвал болохгүй шүү. Одоо яг энийг л хийгээд тах нь бас айгүй зохимжгүй санагддаг. Бүгдээрээ ер нь бол яг тодорхой хэмжээний өөрөглөлд оролцож байгаа. Бүгдээрээ ер нь бол одоо багаж хэрэгслийг энэ бол яг 100% аюулгүй байдлаар хангаж ажиллаж чадахгүй ч гэсэн энэ тодорхой хэмжээний мэддэг. Одоо ингээд би одоо тасчих чинь шүү та нар бариад өгөөрэй, гიშгээд өгөөрэй гэмжүүд барьж өгч туслах маягаар ер нь бол сайн оролцож өгч чаддаг. Ер нь нэг хүүс хамаарахгүй ер нь бүгдээрээ л чадах юмнуудаа бүгдээрээ яг хийгээл тэг эрэгтэй ч гэсэн эмэгтэй ч гэсэн хамаагүй тэгэл би юу чадж ин дэрийг хийгээл явж байгаа. Тэг ингээд би тэд ингээ яг суурэ босгоод ингээд робот ингээ хөдөлж байгааг харахаар амар нэг тийм ид чидээр хөдлөгдсөн юм шиг санагдал нэг тийм гоё санагдчихж байгаа. Үдсийн юмнуудаа гараар туршиж яаж ажилддаг юм байна, яаж явуулдаг юм байна гэдгийг хүмүүсээ ойлгож илүү ерөнхий туршлага хөрвүүлж ер нь амьдрал илүү ойрхон ер нь мэргэжлээ ойлгож лавч. Ерөнхий тэрэндээ ч ер нь дуртай л. Яг анх удаагаа л туршиж үзэж байгаа болохоор ер нь жаахан хүнд гэхдээ аюул сонирхолтой байгаа. Түрүү ингээс хацсан юм уу? Өчтөр хийсэн юм уу? Юу юм?
Эцгийг аваад одоо энд нь яг энэ хэсэг яг гүйцэд аваад Одоо роботын дээр толгой амирыг ажиллаж байгаа одоо нөгөө нэг төмөр тайрах, дастах, гарнуур хийх, мужааны ажлуудыг юм биш би дэж өөрөө хийдэг. Тэгээд анх яаж авсан бэ гэх юм бол одоо юм бол чи юм бол яг юу хийж чадах вэ? Чи одоо дэрэлвэрж үзсэн үү ч юм уу? Хөрөө барьж үзсэн үү? Би өөрөө бүгдийг чаднаа гэл. Манай өвөө мужаан хүн тэгээд энэ өвөг дагаж өнөл олон газар мужааны чиглэлээр амбар барих ч юм уу, гараж барих, гэрийн засвар энэ бүгдийг одоо юм бол гайгүй төвчөнд хийдэг болсон. Онлайн талаас нь энэ нь ингэж хөдөлт юм байна. Энэ нь тэгвэл ингэдэм байх гэж bijсэн болохоос ш. Одоо яг өөрөө гараараа юмаа хийгээд үзэнгүүт энэ нь ингэж байгаа болохоор одоо ингээд арaan дамжуулахад ингэж явж байгаа болохоор яг ингэж хөдөлж байгаа юм байна гэдгийг бүр сайн одоо ингээд баттгаа явж байгаа юм уу? Хандаа бол мэдээж бол буруу зөрүү хийгээд алдчихлаа. Одоо бол ингээд юун дээр алдснаа ойлгоод ингээд ахин дахиад сайжруулаа л явж. Бүтлгүүц юм маш олон байгаа. Тэгээд тэн дундаасаа бид нар болж байгаа зүйлүүдэд нэг тишгээ ялгаад тэгээд болж байгаа зүйлүүдэд нэгтгэхэд ерөнхийдөө явж байгаа. ABU Robocon 2026 үндэсний аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Монголын үндэсний олон нийтийн телевиз, дэмжигч байгууллага, Аз номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, боловсролын яам, эдийн засаг хөгжлийн яам, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компани, Монгол улсын шинжлэх ухааны академи, мэдээллийн систем, програм хангамж, тэгээд цахилгааны инженер, механик инженер тэгээд курсээс бас багийн ахлагч байгаа болохоор нөө үзээгүй хичээлүүд дээрээ юмнуудаа нэмж мэдэж аваад тэгээд ер нь бол айгүй гоё хөгжилтэй, айгүй гоё эерэг уур амьсгалтай хамтуулна гэдэг да. Өнөөдөр флеш хийж байна. Нөгөө баг болгоо хуваацсан тэгээ баг багаараа. Өнөөдөр амар өсөлтөн нэг ч чимэг тавьдаг. Өнөөдөр флеш хийж үзсэн. Өглөөний хэмжээ. Өглөөний зээл арц, бодатын арц. Бид нар чинь суулаас нэг гардаг юм дөө яг чөлөөт цаг гэх юм бол яг оройны хоол хийх хийж юм уу сургууль дээр нь хоол унцаас мэдээж хоол унтаа хийн байнга авч идэх боломжгүй. Тэгэл хоол хийх хүмүүс нь хийн. Тэгэл хоолныхон дараа бөөндөө цагаан тойр сууж аваад хоолоо идээд гоё ярьдаг ч юм уу тоглодог ч юм уу чөлөөт цагаараа тиймэрхүү юм. Хоёрдугаар курсээс ганцаараа орж одож байгаа юу байсан. Тэгээд орж ирээд ерөнхийдөө уур амьсгалтанд дасан зохицож ямар ч гадуурхалт байхгүй. Ерөнхийдөө бол айгүй ойлгож найрсгаар хүлээж авсан дэх баярлалаа. Бид ер нь завсар зай гарвал ер нь айгүй сайн ярилцдаг. Тэгэл яг тэмцээний үеэр тэгин ингэн гэвэл за чи тэрийг очиж янзлаараа чи ингээрэй гэл айгүй сайн тийм төлөвлөгөөтэй явж байгаа. Гадаад хүүхдүүдийн одоо нөгөө бас орнуудын хүүхдүүдийн тэмцээнд ашиглаж байгаа роботуудыг үзээд за бидний үед ийм болохгүй байгаа маань суурь нь ийм болохгүй байгаа холболтууд ингэж ийм дээр алдчихж байгаа юм байна гэсэн юмнууд маш их зүгээр ингээд судалгаан дээрээс үзээд тэрнтэйгээ өөртөө харьцуулаад за одоо энэ дээр юмнуудаа янзлаа ингээ тиймэрхүү байдлаар маш их явж байгаа. Ямар нэгэн асуудал гарч ирэх юм бол бөөнд өрний тойр суу за бүгдээр амарцгаа гэж байгаа л тойр суугаал за энэ дээр юм байгаа юм байна ингээд амьсаа ярилцдаг багаар ирнэ бол. Автомат робот нь болохоор ингэж програмаар код бичиж ингэж өөрөө ингэж таних явах болохоор тэр нь жоохон ингэж яаж код бичих вэ? Би өөрөө механик инженерчлэг болохоор жоохон тэр код бичих жоохон асуудалтай. Гэхдээ ингэж нэгнээсээ ингэж суралцаж ер нь манай сургуулийн захирал тийм үү багш нар бүгдээр бидэнд итгэж байгаа болохоор ер нь тэгэл юм ойлгох амар тийм дэмдэг танаар чаднаа. Тэгэл бид нүдэл уусаа чадна уу бид нар. Материалын хувьд гэхээр сургуулаас бүх зардал юу дэмжлэгийг ингээ үзүүлж байгаа. Бидний гэр бүлийнхэн ерөнхийдөө бол та сургуулаас чинь би та нарт ингээ бүх юмар чинь дэмжиж өгч чинь та нар одоо явахгүй болохгүй ч юм уу сургууль руу хөөх хандлагатай байна. Манайх сургуулийн нэг онцлог маань юу вэ гэхээр эдийн засгийн чиглэлийн хичээлүүд бас нэлийн орж ирдэг. Тэгэхээр оюутнууд өөрсдөө бас давхар нөгөө материал судлах, тэрэн дээр ямар орцтой, ямар хэмжээтэй одоо материалууд орохын тэрнийхээ үн өртгийн талаас нь захиалаад авал ямар байх юм ч гэдэг юм ингээд олон талын эдийн засгийн судалгааг бас өөрсдөө хийгээд ороод ирж байгаа нь биднэрт бас нэлийн ачаалаа сүмгүүлж өгч байгаа байхгүй. Мансруулийн үед бол бид хүн бол яг энэ одоо өнгөрсөн жилийнхэн төсөвтөө суулгаад яг Европын төвчнөөс бэлдээ гэдгээрээс бүх асуудлыг нь одоо дэмжиж өгч байгаа. Тэнд хэрэгцээтэйгээ бүх одоо тоног төхөөрөмж материалыг бол бүх талаас нь дэмжиж өгч байна. Гэхдээ мэдээж одоо эхний удаа хийж байгаа учраас бас жоохон алдаанууд байх шиг байна. Тэрийг улам сайжруулад явж байгаа. Энэ хэд маань одоо зогсоо зайгүй л ажиллаж байна да. Тэгээд одоо сүүлийн 2-7 хоногийн хугацаанаас хойш бол бид нар
одоо багш нартай зарим багш нартай ярьж байгаад хичээлээсэн чөлөөлүүд ингээд аль аль талдаа ингээд оюутнуудыг маань харж үзээч гэдэг ингээд зарим багш нараас нь чөлөө өнгөдөө гуйгаад ингээд хичээлээсэн чөлөөлүүлээд тэгээд ажиллаж ийн хүүхдүүд маань бол ер нь харж байхад хоорондоо хэвтэй найртай тууштай хүүхдүүд байж байгаа. Юунд ингээд ард нь гарыг гэсэн сэтгэлтэй бас дээрэс манай хүүхд харах юм бол нэг эрэгтэй эмэгтэй гэдэг нэг одоо хүүсийн харьцаа бол жигт байж байгаа. Тэгэхээр энэ талаараа бас нэлээд нэг нэгэнтэй сайн туслаад явах байгаа гэж бодож байгаа юм. Оюутнуудынхаа та хэд ямар саналтай байна тэр дагуу чинь бид нэр шийдээд гэдэг ингээд шийдээд л яс. Бид нэг зорилготой, нэг хүсэлтэй, тэгээд нэг ирмэлзэлтэй бид чаднаа. Миний үдчихсэн роботууд болохоор ингээд амар гоё ингээд захиурлаг ингээд гүүж мөөгээд миний робот болохоор ингээд жоохон заван харагдж байгаа ч гэсэн ерөөдөө л тэгэл хөдөлгөөн явж байна гэд хөдлөөд хамгийн их тэр хөдлөө явж байна гэдэг бол аягүй гоё мэдрэмж өгд юм билээ. Хичээлтэй аягуус уйлдчихж байгаа юм шиг санагдаж байгаа. Яг онлайн мэдлэгээ ингээд практик дээр ингээд буулгаж байгаа юм шиг. Богино хугацаа байгаа болохоор ихэнх ачаал дээр нь шаргуу бэлдэж байгаа. Тэгээд нөө сургууль дээр одоо ер нь бол их цагийг хөвчлөө өнгөрөөж байгаа. Заримдаа хоноо шаардлагач байдаг. Тэгээд одоо ер нь бол нойр хоолгүй тэгэл роботныхоо роботоо хийгээл туршлуудаа явж байна да. Маш их материалын илэгдэл үүссэн. За нэгдүгээр моторууд гэх юм бол бидний ерөнхийдөө бол энэ жижиг моторууд ерөнхийдөө 2-3-ыг бол шатаасан. Тэгээ яагаад гэвэл нөгөө холболтуундаа нөгөө нэг батарейны хэд их хүчтлээс болоод мотор шатах ч юм уу утас шатах асуудлууд их гарч ирсэн. Манай роботны гарын хувьд араан дамжуулахаар ерөнхийдөө анх хийн гэж ярьжсэн байхгүй юу? Тэгээд дунд нь балингуутлаа юу хийж ийсэн юм? Зүгээр энгийн одоо механизмтай хөдөлдөг байлгыг тэгээд явж ийснаад тэр нь хийсэн чинь ерөнхийдөө одоо баг зэрэг бүтлгүүтлэх одоо ингээд араан дамжуулах нь илүү сайн байна гэдгээ мэдэж авсан. Тэгээд араан дамжуулга дээр одоо илүү төвлөрөөд хийж байгаа. Тэр нь одоо ингээд өмнө нь үзчихсэн хичээлүүдтэйгээ маань уялдаж байгаа болохоор ерөнхийдөө бол таарад явж байгаа гэж бодож байгаа. Нодлонгийнх яг сагс байсан болохоор бас нэлийн хэцүү санагцыг ингээд тэмцээнийг харахаар тэгээд энэ жилийн ч гэсэн жоохон дүрмдээ тааруулаад явхад бас асуудал ер нь гарч байгаа. Тэгэл тэрийг тэр доор нь ингээл зохицуулаад туршилт хийх явцад бас айгүй их асуудал гардаг. Механик робото зүгээр яг удирдлагатай биш зүгээр уцаараа бидэд нөгөө нэг удирдлага хийж байгаа. Тэгэхээр тэр тохиолдолд нөгөө нэг Bluetooth дээр холбогдож байгаа бол 1-2 секундын delay үүсээд ерөөдөө бол зогсоосон газараас илүү зүр зогсоод талбайгаас уунах ч юм уу тиймэрхүү асуудлууд ерөөдөө гарсан. Тэгээд унжаахтай ерөөдөө бол манай нөгөө нэг доор юм хөрөөдөд ингээ бэжсэн дээр ундаг ч юм уу. Тиймэрхүү базарын нэг тийм асуудлууд ерөөдөө гардаг. Багш нар маань ч оюутнууд маань ч ингээд бүгдээрээ яг анхных болохоор ингээд айгүй тийм туршлагагүй тийм бүх зүйл анхных тэгэл анхных болохоор ингээ айгүй асуудал гарна. Одоо ерөнхийдөө бидний хувьд бол одоо ямар ч алдаагүй ямар ч алдах хэрэггүй болсон. Одоо энэ бол алдаагүй бүх юмаа туршлуудаа хийгээд роботоо удирдах, joystick дээр удирдах ч юм уу тэр тал дээр нэг хвчлэн бэлдээ гэсэн тийм суурьтай байгаа. Одоо хийх юмаа одоо бүгдээрээ дор бүрний ямар ч алдаагүй роботоо босгож ирээд хөдөлгдөг болчоод одоо энэ бол joystick-ийг хэн удирдах хоёр нь шийдсэн. Тэгээд бэлтгэл ажилтаа энэ бол их шамтнаа л гэж тооцоолсон байгаа. Нөгөө нэг одоо нэг аваа сольж зараа сольж гэдэг байгаа юм. Энэ ч угаасаа нэг мотор дээр явж байна. Тэр нь явлаа. Гийц шин. Хамгийн бүтлгүүн манай гана. 3 дахь курсын өгтөд нь нэлээд бас тийм жоохон чадвартай, жоохон тийм бас дутгааргүй бас хажууданд хийхгүй чадахгүй гэдэг ойлголтгүй зүгээр ингээд хий үзье туршия гэдэг ерөөдөө бол хичээл зүтгэл гаргаад ерөөдөө бол багт л эрэхтэй дутгааргүй сайн байгаа. Яг тийм хүнд одоо тийм нэг таслах хөрөмдөх юмудаа хийхгүй байгаа ч гэсэн хажууд нь туслаад хэмжилтийг хийж өгөөд тэгээд зурган дээр нь хамт туслаад solid work дээр зураад тэгээд тэргээ 3D принтерээр шууд хэвлэж байгаа байхгүй юу? Тэд нэр дээр нь туслаад юмудаа хийгээд явж байгаа. Ер нь доогор үнэлэхгүй байгаа гэд. Тэгээд ер нь энэ тэнцүү үзэх бах л гэж бодлоо штэ. Манай охтууд ер нь аюу хөдөлмөрч байгаа. Дээрээс нь одоо бид нар ингээд аюу завгүй роботоо ингээд угсарч илаа гэдэг охтууд нь өргөдөл бид нар энийг тасцчихъя гэдэг өөртөө ч гэсэн аюу нэг тийм юм хийх аюу сонирхолтой. Манайх одоо яг өөртөө л яг энэ засан талбайда
өөрөөсөндөө туршилт хийгээл тэгэл за энэ дээр энэ алдаад байгаа юм энэ болохгүй байгаа юм байна гээл тэрийн тэр доор нь за ингэвэл болчих юм ингэвэл хийчих юм байна гээл шууд тэр доор нь л янзлж байгаа. Ядарна айгүй ядарч байгаа. Тэгэл өглөө нь уулзаал ер нь орой ингээл ажиллаа хийсээр гал цаг хэд болсныг ч анзаараагүй. Тэгэл 1-2 болцсон байна. Тэгэл тэр үедээ тэгэл зарим нь энэчний хонхон хоноол тэгэл харих нь хараал тэгэл ингээл явж байгаа. Багийн ахлагчдаа бас баярлж байгаа. Ер нь гол ихлүүлсэн хүн гэж боддог. Тэгээд багш нар маань айгүй бас ойлгож дэмжиж байгаа болохоор багш нартаа баярлж байгаа. Тэгээ багийнхандаа ер нь айгүй сайн хамгийн ер нь хүндрэлтэй хэсэг нь болохоор автомат рафт байгаа. Нэгдүгээрт ингээд энэ талбай дээгүүр явна. Дээрээс нь хайрцаг танин хурамч хайрцагтай хурж болохгүй гэдэг дөрмөдөө баригдаад автомат рафтын хийц хүртэл аягүй хүндрэлтэй байгаа. Одоо дараа жил мэдээж одоо 4-р курс болсон гэхээр дахиад орно. Тэгээ би бол өөрөө багаа хахалж өнжтэй бодож байгаа дараа жил. Тэгээ шинэ хүмүүс орж ирэх юм бол яг л одоо энэ жилийн алдаа дараа жилийн туршлага болно гэдэг шиг тэгэл аль болоо дараа жил одоо илүү бүр хүчтэй орно. Бүгдээрээ ямар ч туршлахгүй ирнэ. Бүгдээрээ ингээд хөдөлмөр цаг зав бүх юмаа зориулаад энд надтай цуг ингээд нэг баг болоод явж байгаад үнэхээр их баярлж байгаа. Миний арыг дааж байгаа ер нь бол найз охин болон гэр бүлийнхэн долыг талархаж байгаа. Одоо намайг нойр холгүй шүн ажиллаж юм ажин гэвэл тэгэл араас халамжлаад байдаг ч юм уу. Миний арыг бүгдийг дааж чаддаг. Дэдүүл ингээд төрүүлээ явчвал яах вэ гэлтэйгсэж. Манай сургууль манай багш айгүй сайн дэмжиж байгаа. Багш маань л амар баярлах бахтаа л гэж ирсэн. Манай хаан хотоо орж болох юм бол бусад багуудаас нэг тийм айгаад ч юм уу нэг тиймэрхүү одоо нэг ялагдана гэсэн тийм бодолгүй. Бүгдээр ямар ч байсан л зооноосоо гарч чадна. Ер нь бол медаль авнаа л гэсэн зорилготой цаашаа олон улсад явна гэсэн зорилготой оролцож байгаа. Тэгээ одоо ингээд бид нэр одоо энд байгаад ингээд яг юм яаж штэ. Одоо бид нэр яг хаа хүрл юу гэж чадгаа одоо л харах гэдэг болохоор тэгэл бүгд л хаа хүрх хэдүүл харцгаа юм. Тэгвэл яг юу бүтээж чадах нь хаа хүрх нь бусад суулаас тийш гарах нь доошоо гарах нь гэдгээр л юм л зорилго нэгтэл. ABU Robocon 2026 үндэсний аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Монголын үндэсний олон нийтийн телевиз, дэмжигч байгууллага, Аз номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, боловсролын яам, эдийн засаг хөгжлийн яам, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компани, Монгол улсын шинжлэх ухааны академи. Давлаа биднээс эхлэвчээ. Анхны тэмцээн гэдэг зүгээр нэг эхлэл биш. Энэ бол ирээдүйн амжилтын хамгийн том алхам юм. Мандах их сургуулийн Robocon-ы баг энэ жилийн үндэсний аваргын төлөө бэлэн болсон. Ингээд ABU Robocon 2026 үндэсний аваргын талбай дээр уулзлаа.